Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэт харанда болгон маань эхлэхэд бэлэн боллоо. Ингээд оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Тэгш ухаан сургуулийн сурагчид орж ирсэн байна. 5 дугаар анги тийм ээ. За эхний хүүхэд нэр юм бэлээ. Сайн байна уу? Намайг 5-ын ангийн сурагчийн Гүнж гэдэг. За сууж байгаа. Дараагийн хүүхэд. Намайг Тэгш ухаан сургуулийн 5-ын ангийн сурагч Сэргэлэнгийн Сийлэн гэдэг. Сийлэн орж ирсэн байна. Намайг 5-ын ангийн сурагч энэ Сандар байна. Сандар орж иржээ. Дараагийн хүүхэд. Намайг Тэгш ухаан сургуулийн 5-ын ангийн сурагч Тээж Жаргалан гэдэг. Жаргалан орж иржээ. Дараагийн хүүхэд. Би бол Тэгш ухаан сургуулийн 5-ын ангийн сурагч Банзрагчийн Бэлгүн байна. Бэлгүн орж ирсэн байна. Дараагийн хүүхэд. Би бол 5-ын ангийн Тэгш ухаан сургуулийн Инх баярын Ангилхан орж иржээ. Танай багш чи Наран туяа багш. Наран туяа багштай 5-ын ангийнханд амжилт хүсье. За ингээ хэдүүлээв штэ. Өнөөдөр уран гоё нуграач зурна. Манай 5 дугаар ангийнхан бол маш гоё зурдаг ийм хүүхдүүд байгаа. Тэгээ багшийг анхаар. Ер нь хүн зурхад биш штэ. Энэ багш нь энэ доороос эхлэхүүл их зүгээр байдаг. Номон зураас. Гэхдээ энэ одоо ангид үсгэх шиг юм байгаа шүү дээ. Ямар үсгүүл гэдэг юм тийм ээ. За үсэн гаргаж ирэхийн тулд багш нь доороос нь эхэлж байгаа нь энэ шүү. Уран нуграач чи яадаг үлээ үсээ дээрээ өөрхөн бооцсон байдаг тийм ээ. Үсүүд энэ шанаанаас эхэлж байгаа. Тэгээ ингэж яваад толгойных нь хэлбэрийг ингээ гараад. Эндээ эн чинь бас болттой тийм ээ. Нэг цэцэг шиг юм цагаан юм баагаад байдаг санагдаад. Тэгээ ингээ үсээ эндээ овоолч тийм ээ. Юугаа бодохтаа ингээд хөөхөн ингээд илээд хөнгөн дараарай заяа. Та нарын энэ цагаан энэ зурж байгаа энэ фломастер чи их гоё биерэн хэлбэртэй. Бүдүүнч гарна, нарийнч гарна, даралтаас шалтгаална. За ингээд бид нэр толгойнхоо хэлбэрийг гол нь гаргаж ирж байгаа. Одоо биенийхээ харьцааг яаж гаргаж ирэх вэ? Чихэн дотор нэргүүлээд. За нүүд энэ төр үл яах вэ? Одоо бид нэр биеийн гоё харьцаагаа гаргана гэсэн үг. За манай хөвгүүч гоё зурдаг даав нь. Сах. Өөр ихээр. Өөч. За эдгээр чинь нэг ийм нарийнхан бэлхүүстэй байна. Энийг бас ингэ бодчих. Одоо бид нар дүрсээ хараад яваад. Тэгээ цээжнийхээ харьцаа. Тэгвэл цээжийг бол ингэ хэтрүүлж болно шүү дээ. За эдгээр чи яадаг вэ гэхээр ийм нэг хоц юмсэд байгаа юм аа. За хөдийн сайхан хэтрүүлээрэй заяа. За ингээ баличны төрхүүлд ингээ гараад ирж байна шүү дээ. Энэ дээр их анхаараа. Тэр гар юуны харьцааг сайн хараарай. За хөлвөл ерөөс ийм шүү дээ. Доошоо. Нилээс урт нарийн хөлтэй бол. Энийгээ давхарлаа явахта их учиртай. Ингэж орж ирээд тэр хөлийнхээ нүзүүр дээр ингэ тогтоод идэв. Тийм ээ. За хөлөө бол ингэ гараад ирсэн тийм ээ. Нөгөө талын хөл чи яаж гарч ирж байна? Ингэж гарч ирж шүү дээ. Ингэж гарч ирээд ийшийг ингэж яваад хоёр хөлнийхээ харьцааг сайн хараад байна.
Тийм ээ. Оо. Тэгээ энэ хөл нь бас ингэж ороод иж байгаа байхгүй. Оо, энийг нь улам нэмээд хөл бүр гоё болох юм шүү дээ. За ингээд хальцаагаа сайхан гаргачих болно. За гар нарийнхаа бас ингээд авахгүй. Ингээд явчих юм шүү. За манай охтууч нь өвгүүд загвар их зохион бүтээдэг. Тийм учраас энэ юугаа толгойг ийм тавиад хөлийн уурт цээж нь богинохон ингээд тэгээ гоё хувцсан өмсүүлээд ингээд зорж болно. Дараа нь тийм хичээлийг орноо. За гарууд явах вэ? Ингээд гаргачих. Тэр. За одоо нүүр гэж юу гарах нь шүү дээ. Нүдүүл нэг юм номон зураас ингээд хийчих болно. Урт богино саримс хамар орж ирж байна. Оо нөгөө урууд орж ирж байна. Оо хөмсг. Оо ингээд одоо будахлаар яах вэ? Нөгөө нэг хөөрхөн балет жоохин чинь гараад ирнэ шүү дээ. Балет жоохны нүдийн хэсгийг ингээд өгч тийм үү? Будцсан байна шүү дээ. За яг хоо юугууд ингээ гаргачаарай. Цагаан царайтай хөөхд хийе гэвэл ингээд гэрэлтэй нөгөө юу хэсгэд энэ гэрэл сүдрэл ингээд ялгаад өгчүүл. Айл болохоор хүүхдийн нүрэн дээр нэлээ хичээж ажиллаж байгаа. Оо урууд ингээд ороод ирж байгаа. За ингээд болж байгаа. За гэтэл чи энэ яг хуу хүзүүний доотлын хэсэг сүдэр бай. Энэ сүдэр бай. Энэ гар энтрээ бол яг хуу бүтэн бодчих болно. Ингээд бодчих шүү дээ. За балетчим охин дээр цаатлынх нь үйл явдал одоо юу өрнүүлэх үү тийм ээ? Тайзан дээр байж байгаа гэрлийн өгч болно. Ингээд хослуудад ирэхлээр явах. Зураг ингээ гүйцэд гараад ирж байна. А энэ нэг ийм цагаан юм өмсчихдээ шүү. Оо тэгээ бүр нарийн ажлыг яг уу. Энэ дээр нь саарлангөр ингээд энэний тод орчих шүү дээ. За ингээд яг хөлтөр чинь биш үү? Энд чинь нэг юм дугуй гэрэлт ингээд бүжгэлж өгч болно. Тийм ээ? Оо. Тэгээ энэ хэсгийг шараар бодчихлаар явах. Бүрг маань зүгээр явах. Тодорхойл гараад ирэх юм шүү дээ. За энэ бодох хэсгийг багш нь ингээд тэмдэглэчихье. Та нар ингээд гүйцээгээд. Тэгээ энэ гэрлийнхээ цаад хэсэг нь болохоор битүү одоо сүудэртэй ийм хэсэг байж байна тийм ээ. А энэ гэрэл чинь ингээд бүжгэлж байгаагийнхын дагуу энэ гэрэл чинь гүйгээд бит юм билээ. Энэ гэрэл. Нөө бүжгэлж байгаа хүн дээрээ тусаад бит юм билээ. Энэ гэрэл. Оо. За иймэрхүү сайхан хүүхдүүдийг өөрийнхөө төсөөллөөр манай хүүхдүүд 5 дахь ангийнхан бол янз янз орж байгаа юм. За инкуир багшаа танай хүүхдүүд гараад ирлээ шүү.
дугуйлангийн хүүхдүүд чинь сайхан ондог хүүхдүүд байна. Манай тавынхан бол мастер л да. Мэргэссэн. За ингээд хэдүүлээ шүү дээ. Авиас үзүүлийн хооронд будангаа, зургангаа тийм ээ. Гүнж юутай ирсэн. Дуутай юу шүлэгтэй юу? Дуулна. За тэгш ухаан сургуулийн авиаслыг сурагч гүнжээсээ дуулна. Сууж гоод дуулчих. Ямар дуу? Сүндлэж. Сүн далай. Наран гэрлийн элчтэй сарангой ижимэн цэлмэг тонглог царайгаараа цэлмэг тэнгэрт мэлтиж байна. Бүүэ сайхан дуугаараа бүгдэлхийг баяраасан чингэр сэтгэлтэй сүн далай ижимэн. За бодно. Чи их гоё эвдэх гоё хаалт юм биш. Тэгээ чиний хаалны чи өнгө дээш ингэж бас гарах юм. Сүн далай ижимэн гэдэг дээш гарах юм. За сайхан дуулдаг гинжтэй. Бас сайхан дуулдаг гинжтэй. Баярлалаа. За ингээд сийлэн сундар хоёр жимсэн хамт явжээ. Уулын модонд очижээ. Уралдад дууд харвалжээ. Хөө юм уу шүлэг юм? Шүлэг. Зарлцсан шүү. Ээж минь та бурхнаас жилүү элсэн говийн ширхгийн тоогоор ээждээ би дэндүү хайртай эвэлсэн сүгийн залгисан болохоор ээж минь та бурхнаас жилүү халуу хийдэж чинь амилсан юм чинь хайрлахгүй байхын аргагүй юм хайрын буяад өсгсөн болохоор ханаас байсан ээждэл очин өдий том болцоод байхад өхөрдөж ирэл үнсэг юм өөрийн нэрхгүй сэтгэл нялхарч өвөр дээр минь эрхмээр болдог юм. Миний ээжийг асуух юм бол Монголын нийгэм малчин эмэгтэй машин хүлэгдэж өсөөгүй ч гэсэн морин дээр өссөн Монгол бүсгүй. За ястайгаа шүлэг. Яг ээжийг санагдуулсан тийм уйрам сайхан шүлэг уншлаа. Тэгээ энэний чи араас сүний үнэрээ шингэсэн сэвдэг гэл ингээл дуудах юм бол могоё. Та яраар уншуулж байгаа л тийм ээ. Тийм юм бодогдож шүү. За их баярлалаа. За дараагийн авиаслыг сурагч Яргалангаас юу дуулах гэдэг. Дуу юм уу, шүлэг юм уу? Юу тавьсан? Сансаг. Онцгой таадагч. Бас молж. Түрүүний хичээл дээр чинь нөгөө 3 дугаар ангийнх юм чинь дандаа бууж өгсөн шүү дээ. Багш нь айхтар онцгой бэлдэж ирсэн. За. Бодон бодол төрн санаа төрн. Бэлэн багш. Хар хураг. Ясан битээ. А? Хар хураг ясан битээ тэр юу вэ? Чавх. Мөн үү? Йоо. Ясан битээ хэлээр л дотор зурс гэл ороод ирж шүү. А? За, зарландаа баярлаа. Бидгүй юу тэрс? Шүлэг үү? А? Шүлэг. За, сайхан шүлэг шүү. Би юм. Оос. Аргалын нутаа боргосон малчингийн гэрт төрсөн би хатархээр нутаа үлгийн мөнгө боддог чихэр манаа суулгасан алсын барааштай чихэр сайхан нутаа үлгийн мөнгө гэж боддог үлээж байгаа сэлэх уншиж байгаа юм шиг өсөт дэжин мингаар илээж байгаа юм шиг Энэнгүй сайхан санагдахад элэг зүрх минь догдолж хосгүй биерийн хоёр нүдийг минь бүрхлээ. Бэлгүүн дэм баярлаа. Англи юу тэр? А. Доо юу шийдэг вэ? А. Онцгой. Асаг. За. За багш нь бэлээ.
За яг бодоо. Бодон төрн санаа төрн. Тэр юу вэ? Яасан дуудамжтсан уу? А? За яг. Зургаа сайхан зурж байгаа юм чи бас болно шүү дээ. Тийм биз. Ямар ч байсан. Энэ тэгдгийн шүү телевизэн өмнө гарахлаар бас ингэж мэддэг юм чи мэдэхгүй л явчихдаг сандраад тийм ээ. Мартдаг. За сайхан зурж шүү дээ. Манай ганц хүчин өстө сайхан бодчих чи юм. Хөөхөн болиач чинь бодож шүү. Гоё бодаарай заа юу үцгээд сайн бод. За ингээд бүтээл төрх агшин гэж. Тэгш оюун сургууль ухаан сургуулийн авиаслаг сурагчдын энэ сайхан бүтээл. Зургийн багш инкуиртэйгээ хэлсэн ийм сайхан гарын шимнэр байна. Ингээд та бүхэндээ боддоо штэ. Багш нь ийм бэлгүүд бэлдсэн. Пазл тоглоом. Нөгөө Дисней сонгодог үлгэрийн баатруудаар чинь эвлүүлдэг. Одоо утасыг бол барихгүй ш. Сайхан ингээд утаснаас олдоод ийм сайхан тоглоомыг гэр бүлээрээ тоглож байгаа. Мөн энэ солонго чихэр цэлцэг нүүрч ихэр шүүд энэ зүрийн тор байхгүй. Өчигдөрхөн гарсан бүтээгдэхүүн жижиг дунд үйлдвэрлэлийн ийм сайхан бүтээг. Нэг компани энэ ч бас нэгэн тийм хүнсний том компани байгаа шүү. Ийм бүтээгдэхүүн сүү жимстэй цэцэг нүүрч ихэр ингэж бэлгэлнэ. За ингээд тэгш ухаан сургуулийн авиаслаг сурагч гүнжийнхэн зургийг үзье. Гүнж сууж гад зургаа удаан бариад харуулчнаа. За балмастар таглалаа гараад ирлээ. За ингэж зурч байна. Жаахан дээш өргөч. Маш гоё утга төгөлдөр их гоё. Хөдөлгөөнийх нь юу хүлтэр ингэж хурдтай байж байгааг ингэж харуулж байна тийм ээ. Тэгээ гэл тусдсан. Сайхан өөрөө өнгийн зохиоцсон. Ийм сайхан зураг. Маш гоё зурсан. Гүнжтэй баярлалаа. Дараагийн авиаслаг зураач Сийлэнгийнхэн зургийг үзнэ. За ер нь жигдэхэндээ манай хүүхдүүд. Ер нь ингэж өөрсдөө төсөөллөөрөө ийм гоё зургуудыг сайхан зурж гаргаж ирж байна. За. Бэлэн болох гэдэг балмастаа таглалаа үзүүллээ. За ийм хөөрхөн дүр төрх. Маш хөөрхөн, маш гоё тийм юутай хөдөлгөөнийг их гоё гаргасан тийм ээ. Ийм сайхан зургийг маш гоё тодрон гоё гаргаж ирсэн. Энэ дүрээ улам амьдруулад өөрийн болгоорой. Энэ өөр хүүхэд ийм гоё төсөөллөөр гоё гаргаж ирдэг. Манай 5 дугаар ангийнхан бол одоо мундаг зурж байна шүү. За ингээд бас инкуир багштайгаа улам өөрсдийгөө хөгжүүл сайн зураач уран бүтээл. Зураг урлаг гэдэг чинь амьдралд ямар ч мэрэгжил эзэмсэн хэрэгтэй байдгийн шүү. Сийлэндээ баярлалаа. Дараагийн авиаслаг зураач Сондрынхон бүтээлийг үзье. Хосолт сайхан шүлэг үлссэн манай хоёр чинь. Зээ тэр жаахан дэш өргөч. Хөөрдөм хөөрхөн гаргасан байгаа үс тэр нөгөө балет хийж байгаа хүүхдийг. Ер нь балетийнх нь яг нэг иймэрхүү гуайлаг нарийнхан тэгээд тэр хоёр хөл дээрээ ингэж бас тогтоод байгаа шүү дээ. Ийм сайхан зураг зурсан. Бас медаль авсан байна тэр. Нэгдүгээр зэргийн медаль авсан. Алтан медаль авсан байна. Сайхан зураг зурсан Сондортой улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Жаргалангийнхан зураг үзье. За манай ганц винтийн зургийг ч гэсэн хараарай. Гоё болж байгаа шүү. Жаахан дэш өргөч. Тэр. За инкуир багшийн маань дугуйланд секцээр тэр авиаслаг шавьн нь ингээд төрөө гараад ирж шүү дээ. Сайхан зураг зурсан Жаргаландаан улам их амжилт хүсье. Та бүгд бол бүгд сайхан зурж. Тэр цэцэг өгөөд шүү дээ. Тийм ээ. Цацаж юм дээр. Шүүрч яваал. Тэгээ сайхан цаашаа бүжиглэх нь шүү дээ. Одоохондоо нэг бүжиглж байгаа юм чинь цэцгээ авч чадахгүй шүү дээ. Баярлалаа Жаргалаа. Дараагийн авиаслаг зураач ганц хүү одоо балетчныг яаж зурсныг одоо үзүүлнэ. За юм дуусглаа да. Балмастраа таглалаа. Арай дуусаагүй гэж. За чамбай дөө манай билгүү. За боцно. За одоо үзүүллээ дээ. Бүтээл төрөх агшин гэж ийм зах. Маш гоё дүрхийг ингэж гоё гаргаж ирсэн. Доотлын тайз шалын бол их гоё уран гаргаж штэ. Нэг дөрвөлжин дүрсээрээ ийм сайхан бүтээл хийсэн хүү бэлгүүндээ амжилт хүсье.
дараагийн авьяаслаг зураач Англингийнхан зургийг үзнэ. Англингийн зураг гүйцэтгэл сайтай. Хачин гоё. Бодолт тэр одоо хөдөлгөөн тэр үнийх нь характер тий. Тэр хичээж байгаа тэр сэтгэл хөдлөлөөгөө юм айхтар. За ийм сайхан зураг зурсан Англиндаа улам их амжилт байсан. За ингээд багш нь яадаг вүлээ? Баярлалаа Англиа. Баярлалаа. Дараагийн одоо энэ сайхан бэлгийн гард болно. Энэ баазлаан солонгос ихэртэйгээ хүүхдүүдтэй бэлгэлж байна. За ингээд зургийг нь бол олон төрөл байгаа. Гат таарлцнаар барьчихаар. Тэгээд өөрснийхээс сонирхлоор хоорондоо ингээд яаж. За солонгос ихрээ аваарай. За энэ гүнж таарлаа. За бэлгүүнд амжилт хүсье. Англиунд амжилт хүсье. Симбо мундаг кинода. За энэ нөгөө Google дэм киноныхын баатар тийм ээ. Энэ баазлаа 1000 ширхэгтэй. За сондортой амжилт хүсье. За энэ их гоё үлгэрийн баатрыг одоо их сайхан хэвлүүл. Тийм ээ. Амжилт хүсье. Сэлэндээ. Хүнжтэй амжилт хүсье. Симба гэдэг чинь маш мундаг кино шүү дээ. За ингээд өнөөдрийн хичээл үүгээр дуусч байна. Дараа дахин уулзтлаа. Баяртай. Баяртай. Би чадна.